Хай. Бүгдэнд нь өдрийн төргий нөгөө хоёр нь. За юу entertainment-ийн нөгөө хоёр нэвтрүүлгийн шинэ дугаар хүрэхэд бэлэн болоод байна. Нэвтрүүлгийн түншээр After Radiator series. За бид хоёр өнөөдөр их гоё сонирхолтой газар очих гэж байгаа. Очиж үзье. Яг сонин газар гэдэг юм да. За богд хааны музейд ирчлээ дээ. За гоё юм ярина манай. Тех бах. Их гоё юм. Яруу нэрч юм штэ. Сайн да. Ааха. Энэ богд хааны музейн захиргааны юм байна лээ штэ. Тийм. Сайн байна. За өнөөдрийн нэвтрүүлэг богд хааны өвөл зууны ордноос та бүхэнд хүрж байна. Нэвтрүүлгийг хамтран ажиллаж танилцуулъя. Хамтран ажиллагчаар After Radiator series. За очсон тийм яах. Очсон тий. Тий. Эдний хамгийн гоё онцлог нь юу байгаа ингээд гэсэн чинь нөгөө нэг Монголд ховор тэгээ олдохгүй тэр радиаторыг өөрсдөө хийж өгдөг гэж байна тий. Тэр нь аягүй ч юм аа. Ааха. Тэгээ юуны өөртөө бүр гагнаад бүр хийгээд өгсөн. Тийм радиатор өвтөр үзүүлж исэн. За тэгээд баахгүй радиатор бол манайд бараг иж баахгүй дээр гэж исэн. Тий. За байршлын хэлэх юм бол евро өгсөд Дарь их рүү өгсөд тэгээд 100 гар талд чинь одоо урдаасаа ирэх юм бол 100 гар талд чинь авторадиатор центр гэд бичсэн том самбар байгаа. Тийшээ иргээд ор 22-ын төвчний тийш бас байгаа тий. Хоёр салбартай. Хоёр салбартай. Тэгээд тэр 22-ын төвчний тэмдэг салбар нь болохоор дандаа нэг том ачааны машинууд тийм хүнд машинууд радиаторууд байдаг салбар нь. Эдний онцлог нь одоо бүр юунд ингэхэр хийж өгдөг гэсэн нэгд дээрээс нь 3 үе дамжсан одоо чанартай хийдэг газар байгаа нөгөө ноу хауг нь бүр эзэмссэн газар байгаа шүү дээ. За эднийх After Radiator-аас гадна одоо радиаторын засвар худалдаа гэдэг бүх үйлчлэгээ хийдэг байгаа. Тэр одоо цагаан ногоон саруулах гэж байна тийм ээ хөдөө гадаа явах гэж байгаа бол та нараас одоо машин дэргээс авах үзүүлээд ингээ яваарэ хамтран ажилласанд хамтран ажилтаа баярлалаа. Баярлалаа. За нөгөө нэвтрүүлэг богд хааны өвөл зуны ордон дээрээс үргэлжлэн та бүхэндээ хүрж байна. За өнөөдөр бид бас зочинтой байгаа нэгэн сонирхолтой зочныг танилцуулъя. Тэгээд та манай үзэг сонсогчдод өөрийг бас танилцуулахгүй юу? За би Төв аймгийн Баян Өнжүүл суманд 1981 онд төрсөн. Цэвэг очрын Эрдэнэбаатар гэдэг хүн. Үндсэн мэргэжил маань бодгоц зохиолын ажилтан сэтгүүлч мэргэжилтэй. Таныг яруу найрагч гэдэг айгүйхтэй гэдсэн. Би ч бас муугүй яруу найрагч тийм ээ ашиг. Ингээ богд хааны ордон музей дээр ирээд олон түмэндээ нөгөө олон соёлд, олон хэлт, олон өнгөт улсуудад Монголынхон өв соёлын дээжээс гэж хэлж байгаа юм да. Танилцуулахын ажлыг ингээ хийгээд 7-8 жил болчихгоо гэсэн байна. Тэгээ бид энэ ордныг 1893 онд байгуулсан юм. 1893 онд байгуулахдаа тухайн цаг үед одоо дорн дахинд ихэд алдарсан газар шинжих сударт мэргэссэн тийм хоёр аграмбыг өрсөн гэж ингэж домголдог байхгүй. Тэгээ нэг эхний аграмд нь 9 хоногийн өмнө ирсэн. За энэ 4 уулын дунд Монголын шашны хаан одоо ням бяцлаглынхаа ордонг барих нэ. Та газар сонгож өгөөч гэдэг ингээ явуулсан. Эхний одоо аграмб маань энэ 4 уулын дунд нэгжиж энд ирээд алтан зоос болчих явсан гэж. Дараа нь 9 хоногийн дараагийн аграмб энэ 4 уулын дунд нэгжиж ирээд алтан тэвэн зоосон. Алтан зоосных нь нөхөр зоолттой байсан гэж ингэж домголдог. Тийм ч учраас энэ газар шинжих ёсоор бол энэ 4 уулын дунд энэ сүм хийдийг барилга байгууламжийг барихад хамгийн таатай ийм одоо газар бол энэ богд хааны ордон музей байжээ гэж. Тэгээ манай Улаанбаатарын ч гэсэн мэддэг шүү дээ 1966 оны үеэр гэж одоо том үеэр болсон. Энэ алтан твшийн өндий чинь
усаар дүүсэн, далай болсон. Тэгээ тэр дунд усан давтаагүй ганцхан үлдсэн энэ хавьд ганцхан үлдсэн манай энэ ордон. Нөгөө далайн дунд байж байгаа нэг арал шиг тим зураг нь байж идэг шүү дээ. Тэрийг та бүхэн бас харсан бах тийм ээ. Тэгэхээр эн чинь өөрөө ямар ч байсан усанд бол одоо үл автах тийм одоо газрын шинжээтэй газар байсан юм байна. Тэгээд энэ ордон бол ингээд үхрийн өвчүүмт ийм газрын гажил дээр байгуулагдсан. Тийм учраас энэ усанд үл автах. За энэ дээр зуны ордон учраас их доотлолтой тэгдэгтэй. Тийм учраас зундаа их сэрүүхэн байдаг. Тийм учраас сэрүүн ордон гэж ингэж нэрлэсэн. Ханч бас энд одоо өдгөө хүртэл хадгалагдж байгаа сан өмөрөгт бас нэмэр болдгийм байна гэдгийг тэр жил нэг Японы сан өмөргөөр мэргэсэн том доктор ирж уулзаад манай сан өмөрөгтэй танилцаад гайхчихсан шүү дээ. Энэ одоо орчин үеийн биш сан өмөр мөртлөө одоо хүртэл энэ хадгалагдж байгаа элгийн зүйлс нь ийм гоё цоо шинээрээ байна гэдэг бол үнэхээр сони юм гэж бүр гайхаад байсан. Тэр бас тэрний шалтгаан байсан баха гэж ингэж боддог. Тэгээ энийг бол асардгуур хаалга, хавцсгүй хаалга байгаа. Хаан энэ голоор орж ирнэ. Хаан хатан. Одоо монголчуудын хувьд бол бэлэгдэл зүйн хувьд бол маш үнэтэй зүйл. Юугаар үнэтэй юм бэ гэхээр 1911 оны 12 сарын 29-нд Манж их гүрнээс тусгаар болж Монгол улсыг дэлхийд дахинд зарлан тунхагласан. Тэр дэлхийн газрын зураг дээр Монгол гэдэг нэр байсангүй шүү дээ. Чи өнөөгийн энэ одоо Монгол гэдэг нэрийг бий болгож энэ газрын зураг дээр нэрийг нь бичиж чадсан хаан бол Богд хаан. Тэгэд энэ их тусгаар тогтнолын бэлэгдэл болгож Монгол орчууд Монголын ард түмний хандвийн хөрөнгөөр нэг чирхэг хадаас ороогүй 7 үетэй өөрөөр хэлбэл оньсоор бүтээгдсэн юм амгалын инки хаалга гэдэг юм хаалгыг бүтээсэн. Нэг ч хадаасгүй. Нэг чирхэг хадаас ороогүй. Энэ бол өөрөө Монгол уран барилгын гайхамшигтай дурсгал гэж хэлж болно. Одоо бид нар чи оньсон тоглоом тоглодог ард түмэн шүү дээ. Тэр оньсон тоглоомоор л бүтээгдсэн гэсэн үг байхгүй юу? Тэгээ одоо энэ чинь нэгийг ингэ сугалахтал ингэж юу яах нь шүү дээ. Задарч болох нэ гэсэн санаа. Тэр маш нарийн хийцлэлтэй гэж сонсч байсан. Айлэрчгүй. Жинхэнэ нэг одоо хааны одоо унтлагын өрөөнд ороод ирсэн байна гэж бодлоо. Энэ мөн үү? Мөн яг. Одоо энэ ажидлах хааны манасар. Дэлхийн хатны манасар байгаа юм. Энэ өөрөө сум мод. Сум мод бол дэлхийд дээрх хамгийн үнэтэй мод баг. Одоо миний сонссноор килограмм нь 800-аас дээш доллар гэдэг. Гэдэг шүү. Тэр эн чинь нэрийн эзэлдэг ч хэлэхгүй тий. Тий. Эзлэл энэ ч өөрөө гантэг мэт хатуу чулуун дээр сэлж байгаа юм шиг сэлгдэг юм шиг байна. Тийм учраас энэ он цагийг давж ирсэн. Гэр нь хааны энэ эдл хэрэглүүд ялангуяа модын эдлүүд нь бол бүгдээрээ сум мод. Тайваны үндэсний музейд бас очижсэн. Тэнд Манжи хааны асар гэдэг бас юм ороо хэлээ. Тэгээ манай орчны тал шиг тийм үү арай жижиг. Манжи хааны тул орноос том орон дээр унтчихсан бол дарах нэ. Монголчууд чи ер нь том жиж унтдаг усаац шүү дээ. Тэгээд юу хатны дундаа таананд ингээд хоёулаа тусдаа унтдаг байсан юм уу? Жохон бахаас л их гайхдаг байсан. Ер нь жохон бахад гайхдаг юм их байсан. Хаан хоёр хаан усан дурдаг байсан юм бол хаан яг бизнестэй байсан юм бол тэгэл нөө жохон би эн чинь нөгөө хотын хөвгт шүү дээ. Тэгээд баг наснаас л энэгээр орж садгаж үздэг байсан. Тэр болгонд бол айгүй их тийм надад асуудал гардаг байсан. Тэгэхээр хүмүүсийн ама яриа энэ төр бол байдаг.
Тусдаа унтж байгаагийн гол шалтгаан бол би түрүүнд хэлсэн энэ ордон бол нямбислуулын ордон. Зүгээр энэ сүүлд нь эн чинь өөрөө 1893 онд анх энэ толон сүмтэй энэ нямбислуулын ордон маань баригдаад 1905-аас 1903-аас 1905 он буюу 10 жилийн дараа энэ ордон баригдсан байхгүй. Энэ ордон баригдсны гол шалтгаан нь бол мэдээж өвөл орчин үеийн байшинд амьдрах ёстой юм байна гэсэн тухайн үеийн богдын инновац байсан байна. Өөрийнх нь хоёрдугаарт Николай хаан чинь 4 хүүхэдтэй. 4 хүүхдийн нэг нь одоо унж тусдаг хүчтэй. Цусны хүчтэй. Тэгээд тухайн үеийн Европын ангаах ухаан тэрийг ерөөсө дийлээгүй. Тэгээд Монголын шашны хаанаас тухайн үеийн шашны хаан байлаа шүү дээ. Монголын шашны хаанаас тусламж өссөн гэж. Тэгсэн эндээс одоо ном гүрэм хийгээд одоо Мамбат татсангийн л ажил байсан бах та. Монгол хуучин дорн дахны эм өгөөд тэр нь сүрхий илааршаад тэрэнд баярлсан цагаан хаан зураг төслийг нь хийж өгөөд хөрөнгийг нь өгсөн гэж ингэж аман яриа байдаг. Бас манай Бадмаа юу гэж нэг юу юуны одоо сүмэн тэр Санкт Петербургт байна лээ. Тэрийг ингээд дүнгиж эхлүүлээ зогсооцсон байхад нь манай богд хөрөнгийг гаргаж барьж дуусгасан юм байли. Тэр Бадмаа юу одоо ламын тэр одоо сүмийг. Тэр сүмд нь очиж үзсэн. Тий. Монголын сайхан сүм байж ил. Тийм учиртай. Энэ тэгэд энэ юуг бол орыг тийм орл юм даа тийм ээ. Тэгээ орл гин шүү дээ. Орл тийм ээ. Энэ тэгэд урд зүгийн хийцтэй юм. Тэгээ урд тухайн цаг үеийн тансаглалаа ер нь манайхан ч урд зүгээс л хэрэглэн шүү дээ. Бид нар ч өөрснөө үйлдвэрлэл байсангүй. Яг үйлдвэрлэлийн тухай гэвэл хөнүүгийн үед бол үйлдвэрлэж байсан өөрснөө шавар юм цутгаж байсан юмнууд бол бий л дээ. Дунд зууны үед чинь бид нар чинь тийм шаардлагагүй хэрэгтэй юм шууд л авчдаг. Заавал өөрснөө ингэдэг шаардлагагүй байлээ шүү дээ. Одоо ч гэсэн бид нар чи нэг шаардлагагүй байгаа биш үү? Үндснийхээ үйлдвэрлэлийг 90-ад оны үед жамын авчихсан биз дээ. Шаардлагагүй бол гэсэн байх гэж бодоод байгаа шүү. Тийм. Нөгөө нэг өөрөө чи нэг ярьсан гоё юмнууд байдаг шүү дээ. Кинонд одоо Монгол кинонд одоо энэ мөнцийн эзүүсийг аюул ашигладаг байсан гэдэг бүр нөгөө нэг цогтойч дээр юу аваа шиддэг хүлээнэ. Сандалдагсан ч тэр сандал эмд байдаг сандал юм биш. Тэгээ одоо яг тэнд байж байгаа шүү дээ. Тэр та үзсэн үү? Дараа нь яг тэн дээр гарч байгаа тэр нөгөө хаш жүнстэй хаш юу гэдэг шүү дээ. Улаан малгай цэцэрлэгч өвгөө хоёр цогсоогоо арх ууж байгаа шүү дээ. Тий. Хаврын оюун өнгөт уулнаас дотны хүнгэрвээс хашийн мэт дарсыг 3 цооголмог. Ийм жоохон юм аа. Хашийн шин тонгол бинаар хит байж. Цэцэрлэгч өвгөө ингээд сууж исэн улаан малгайтай сууж байгаа шүү дээ. Яг тэр хундаг руу тэр гүцнээс дарсыг гэдээ ууж байгаа байхгүй. Тэгэнгүүт гаднаас нөгөө ордныг эзлэх гэж байгаа зэргүүд ороод иж байгаа шүү дээ. Чи улаан малгайд уурлаа. Тий. Авасаад сандал өрөөд нэг босоод ирдэг шүү дээ. Чин бөөрн варан сандал гэдэг байхгүй юу? Тий. Тийм варан сандлууд бас л урд нутагт хийгдсэн. Тэр варан сандлыг аваад ингээд шидэж идэг шүү дээ. Яа тэгээд үдшиг юм. Одоо л нэг дэр шиг юм уу ским юусч байгаа шийдсэн болов. Дөөд юм руу шидсэн баг те. Нөгөө цаана хүн тос авсан болов. Тэ. Тэгээ тэр чин 2006 онд манай соёлын тухай хууль чинь үндсэн утгаараа батлагдсан шүү дээ. Тэрнээс хойш бол одоо
тухайн цаг үеийн дэний эдүлгийн зүйлийг тухайн цаг үеийнх нь одоо маягаар ашиглахыг хориглох заалтсан. Тэрнээс өмнө бол ганцхан цогтойж биш Монголын энэ түүхэн бүх кинон дээр л манайхаа синтез дээл хувцсыг хэрэгэлдэг. Бүгдийг хэрэглэх юм шүү дээ. Дээрээс нь энэ гоёл чимэглэлийг нь хэрэгэлдэг. Хантааз одоо энэ эдлэл хэрэглэлүүдийг нь хэрэгэлдэг л одоо байсан. Тэгээд манай богдод тоглосон манай гавьят маань бас нас нэлээд өндөр болоод биеийн муу ахта богдын тэр одоо тэтмийг авчирч нэг хараа тэгээд юу гэдгийг бурхан дотхоос өмнө тэрэнд бас нэг мөргий тэр надад бас хүндэтсэн юм биш байгаа даа гэсэн бодолтой энэ тэр байсан усуд шүү хамаа ярианууд байдаг. Манайхаас тэрийг нэг авчираад нэг үзүүлээд өгөөч тэрэнд нэг төл үзүүл мөргөөд хийсэн хүсэлт энэ иржсэн гэж ингэж үздэг. Гэтэ бишрмээр энэ тэр хүний эдэлж хэрглэж байсан юм ингээ хэрэглэн гэдэг чинь өөрөө бас сэтгэл бас нэрэж хүндэтсэн юм уу тааж бодогдохоор юм. Тэгээ шүү дээ одоо тэр бахтай ер нь аюу их дээр үеийн хууч Монгол кино тийм ээ байдгийг. Одоо яг богдааны тэр дах. Одоо тэгэхээр яг л оргийн өмс тоглож исэн бол дах гэдэг шүү дээ. Одоо цогтойж кинон дээр чи яг тэр хээ бүхэндээ 22,000 ширхэг совдтай. Совдон хантааз чинь хөрөмөлтэй өмсөж байгаа байхгүй. 17 ширхэг хөрөм байгаа юм. Тэрийг нь би бас саваагүйтэй тооцоолж ирсэн. Тэгээд тэр 0 совд гэдэг юм хамгийн жижиг совд шүү дээ. Одоо 7 юан юм байлээ. Тэгэхээр зөвхөн тэр совдыг авахын тулд одоо бид нар нэг тэрбум 200 300 орчим төгрөг гаргаж зөвхөн совдыг нав. Тэгээд тэр фантази чи хийхин тулд тухайн цаг үед дархан ч бай, үйлчин ч бай. Тухайн эдлэл хэрэглэлт бүтээгдэхүүний төлбөрийн яг тэн ахсыг авдаг гэсэн. Эсвэл одоо 50 лам мөнгөөр та хазар ч юм уу имэйл баавар цохиулгаар бол ийм л. Тэгэх юм бол 50 лангийн төлбөр төлж тэрийг хийлгдэг гэсэн. Тэгээ мөнгө ч бас манайд ч бас мөнгө байсан юм шиг байгаа юм. Жишээлбэл энэ улсыг байгуулах гээд төр засгийн газар байгуулагдлаа шүү дээ 1911 оны 10-аас 11 сарын хооронд. Одоо нэг сарын хугацаанд ажилласан. Тэр төр засгийн газар чинь одоо гадна дотны аюулыг дарах, дээрэс нь Монголын ард түмний тусгаар тогтнол бэлдэх. За тусгаар тогтнолд хаан цэцэг байгуулагдлаа гэхэд хэнийг хаана яана ханд тавихын гэдгийг ярилцах маягийн тийм төр засгийн газар байгаа юм. Тэгээ тэрий чинь улс байгуулах гэж байгааг мэдсэн манчин улс чинь зүгээр байгаа тахгүй шүү дээ. Сайн муу юм хийн. Тэр болгоноос ингээ хамгаалах гэдэг ч юм. Тэгээ тэр төр засгийн газрын 7 хүнтэй байгуулагдсан. Тэгээд энэ Чагтаржуу, Хандван, Даалга мэдрээл бүгд л оролцсон л доо. Тэгээ тэрэнд байгуулахын тулд тухайн үеийн 4 аймгаас мөнгө татсан байдгийг. Хэд хэдэн лам билээ. Одоогийнхоор би нэг тухайн үед тооцож байсан нэг 6 орчим тэрбум төгрөгийн үнэтэй мөнгнүүдийг 4 аймгаас татаад богд болохоор 2400 ширхэг одоо тийм 100 лангийн Ямбүг тэр ус байгуулахад нэлвсэн баг. Тэр чинь тодорхой юм хийх чи мөнгө хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тэр гол мөнгийг бас эндээс гаргасан. Тэр мөнгө бол бас хөөрхөн байсал байж таах гэдэг. Тэ. Яг Ямбүг бол урдл зогчоос хятадчигтэй л байдаг шүү дээ. Баян мөч одоо хятадчигтэй шүү дээ. Цул тий 50 лангийн 20 лангийн 100 лангийн гэдэг явдаг. Нөгөө ардын дунд гардаг үстэй. 10 эмбүү хараад алгаан тусдаг аваад 20 эмбүү хараад арбаагийн тусдаг хийж үдэг гэсэн. Тий. Ер нь хараа нэг музейн сан хөмбөр гэж юм байдаг юм шиг байна те. Одоо үзүүр тавигдаагүй зүйлүүд. Одоо богд хааны музейд одоо хэдэн хувь нь ер нь тавигдаагүй гэж манай богд хааны ордон музейд одоо энэ
7 сүм энэ өвлийн ордон гэх нь 2 давхар байшинд тавигдсан үзмрүүд манай нийт үзмрийн 10%. Харин айгу бага хувинд Тийм тавьчих байгаа Тий. бид нар бас үзэж хараагүй юм зөндөө юм тий. Тий, заадалт нь 90% юм байгаа. Тэгээ 90% бид нар удирдал болгон юу хийдэг? Үзэглэн авдаг тэр үзэглэнгээрээ дамжуулж үзүүлдэг гэж байна шилжиж байна. Энэ том тогоо гэдэг ч юм уу тэр гунан буу энэ төр бол гадаа байсан. тийм үү. Тэр яг бид нар үзмэр гэж харддаг. Бараг л яг тэр Гол чинь пэйжээс юмнуудаа тоож байгаа шүү дээ бид нар чинь ер нь. Зөө. Та бол мэдж байгаа багтаа байсан чинь их үнэтэй биш шиг. Тэгэл дугуй чинь захирлууд ажилчид нь тэр цагаан сар ухлаар хөөргөнд барай явждаг. Гадны том зочин хэрэгтэй. Хөргөд барай. Дээд уцын өмсөөлжтэй гэдэр тиймэрхүүд байсан үе юм байдэн шүү дээ. задгаа хайнг үйж тий. Тий. Хөргөд барай явчихдаг. Тий одоо тэгээд Чи одоо тэгвэл ямар сайнтай хөргөд барай явчихдаг. хаяа нөгөө цагаан сараар энэ төр ингээд хүнтэй энэ төр тамхилахтаар энэ нөгөө мужид биш вэ гэдэг манай найзууд энэ төр зэрэгтэй тоглож идэв. Тэндээс биш ээ згээд. Тэгээ нэг тиймэрхүү юм байсан юм шиг. Аа. Тэр сонирн байгаа. Гадаа хөвтчихсэн. Гэтэл одоо тэр нь одоо үзмөр. Тэр бууч нь өөрөө галдан бушгтын энэ 100 модод нөгөө манжид цохигдохдоо хэрэгжилж ирсэн. Зөө. Гунан буу гэдэг. Тэр бууны бас юу одоо оружейны мастер гэж ярьдаг шүү дээ тий. Бууны одоо мастер нь болохоор швед хүн байсан гэж өөрөө очиж үзсэн гэж ярьлаа. Тий. Яг Uppsalaгийн их сургууль гэж шивэд байгаа. Uppsalad манай Монголын миний мэдхээр 3 их нанди юм байна гэж ингэж харсан. Нэг нь болохоор тэр зүүн гарын улсын газрын зураг байна. За. Тий. Хоёрдугаарх нь 1808 онд хэвлэгдсэн Монгол ардын онч мэргүү гэдэг ном Монгол бичгээр байж лээ. Биднийг нь юунуудыг нь бүгдийг нь авсан. Бүгдийг нь авсан. За 3 дугаарт нь тэр Шведийн аялагчдын Монголоос цуглуулсан олон хэдүүлгийн зүйлс байгаа. Тэр музейд нь бол Uppsalad нь бол тэр газрын зураг нь байна. Тэгээд тэр Швед аялагч юу одоо энэ одоо доктор мастер болохоор бид нар ч нэг юм ховц өмсдөг шүү дээ. За тийм баригтай. Тий баригтай ингээ ийм малгайтай. Тийм. Энд чинь болохоор торгууд эмхтэй хувцснаас үүсэлтэй юм байна гэж. Тийм үү. Яасан гэсэн чинь эндээс энэ зүүн гар улсад Оросоор дамжигдаад зүүн гарын улсад алба хаахдаа бүр их бууны анги тэрэнд нь их буу үйлдвэрлэж исэн хүн нэг буцахт нь юу Швед хүн тий шивэд үнд 2 торгууд эмхтэй цуг дагалдаж явсан байдаг аахгүй. Тэгээ тэрийг өмсөжсэн гангарааныхын дээлийг тэр 2 хүүхнээс үлдсэн байсныг нь дараа нь сургууль төгсөж байгаа улсууд нөгөө сондгоо байх гээд ганган байх гэж ч юм уу тэрийг нь санаандгүй өмсөөд зур хөргөө авахгүй болонгууд одоогийн нөгөө доктор профессор хөхөд өмсгөл байсан байна гэж үзэж юм лээ. Тэрийг нь тэр Швед Uppsalaгийн их сургуулийн эрдэмтэн бас над ярьж өгсөн тухай үед. Тэгээд тэрийг сүүлд би бас интернетээс үзсэн. Ганц нэг байж лээ. Тэр одоо судлаад ингээд явбал одоо Монгол улсын өвс соёл тий маш олон оронд ингээд таарцсан, адгүй одоо санаа авсан гэдэг ч юм маш олон юм байдаг байхгүй юу? Мэдхгүй бидний мэдхгүй юм зөндөө. Яг соёл өөрөө нийлэгшдэг шүү дээ, тийм ээ. Заримдаа энэ нэрэгтэй заримдаа одоо бидний энэ ард байгаа одоо энэ юу штэ мөнгөн итэл тийм цом сар тавг хоёр. Тэгээ би энэ чинь цагаан хаан манай богдод бэлгэлсэн гэж бодоод исэн чинь үгүй сүлд өгсөн юм бол таарч. 1917-оос 18 онд ч нөгөө Алдарт Аврорын дуудлага чинь болоод тэр чинь хаан цэцгийг цагаан хааныг унгаж байгаа шүү дээ.
Тий. Тэгээ унгасны дараа нилээдгүй олон засгууд Оросд байсан. Тэрний гол засаг мэдээж одоо Санкт Петербургийг тухайн үед түшгэлж байгуулагдсан засаг байсан. Тэр засгаас өөрөлдвөл зөвлөлт засаг гэдэг. Тэр Керенский засгийн газар Биш. Зөвлөлт засаг гэдэг засгаас өгсөн байт. Яг цагааны яг залгаа юм да тий. Магадгүй цагаан хаанч өгөх гээд бэлдсэн байсныг нь өгсөн байж Өгцөж болох юм гэдэг шиг. зөө. Богдхааныг бас нэг ямар нэг хүмүүсээс сайн мэддэг шүү дээ. Амтан чөтгөртэй байсан гэдэг. Дэлхийн өнцөг хөдөлмөрөөс янз бүрийн амтанд ижээдэг байсан гэж яриа. Богдхан өөрөө маш сонир юм сониуч хүн байсан байгаа байхгүй. Одоо нэг үлгэрс гардаг шүү дээ. Өдөр болгол нэг хааны сэтгэлийг хөдөлгсөн хачин сони байх хэрэгтэй гэдэг шиг өдөр болгон тийм хачин сони юмыг худалдаж явах, зарим нь өгөх энэ юмнууд зөндөө байсан юм шиг байна. Тэгээ манайх чинь 1924 онд Богдхаанаас ураад тухайн үеийн шин тутамд гарч ирсэн засгийн газар Богдхааны эд дэлхийн зүйлсийг бүртгээд 25-аас 29 оны хооронд 4 жил эд дэлхийн зүйлсийг нь хэрэгтэй зүйлсүүдийг нь авч үлдээд олонх байгаа зүйлсүүдийг нь зарсан байхгүй. Одоо жишээлбэл тэн дээр чи бүртгэл дээр чинь 776 хөрөг. 924 дээл гэдэг ч юм уу байж байгаа шүү дээ. Чи одоо Монголд хааны дээл гэдэг чинь манай нэг 20 хэдэн дээл байна шүү дээ. Тэр бол Тэгэхээр цаадалд нь 900 дээл зарагдсан байж таарах гэж байгаа юм. Тийм байна. Тийм байна шүү дээ. Тэгэхээр манай чинь бас нэг 20 гаруй хөөрөг байна шүү дээ. Цаадалд нэг 750-аад хөөрөг бол зарагдсан байгаа байхгүй. Тий. Тэр зарагдах Монголоос гадныхан бас нэлээдгүй олсон байна. Тухайн цаг үед чинь Монгол нутагт ганцхан хятадын даншууш гэж ярьдаг тэр биш шүү дээ. Тийм Америк улс бүх л улсынхаас тэр тухайн цаг үед 1916 онд тухай Америкийн элчин сайдын төрийн департаментаас энэ Орос хятадын элчин сайдууд руу явуулсан бичиг дээр одоо энэ юу гэдгийг худалдааны маш таатай энэ орчинд манай одоо худалдааг дэмжиж нэгэн сайн дэлгэрүүлж өгөөч гэсэн бичиг байдгийн байлээ. Тэр үед бол худалдаа бол багада нэг 300-аас 400% ашигтай байсан. Биш байгаа Монгол хотод. айхтар нугалж шүү. Жинхэнэ шүлжсэн тийм. Тэр нэг Паккард машин билүү? Ямар машин билээ? Нэг Богдхаанд нэг байсан гэдээсэн. Тэр одоо хаашаа үгүй болсон юм бол кино үйлдвэрлэлөө очсон сурахтай байдгийн. Тэгээд кино үйлдвэр тухай тэгээд юм өргөдөд болсон. Тэр юуны Монголын хааны мотор тэрэг гээд тэр Фордын ерөнхий менежер нь бичсэн ном байгаа л да. Одоо National Geographic-аар гарсан манай дээр ч одоо зарагдчихэд. зөө. Тэрэн дээр байж байгаа Өмнөд Америкаас энэ Тэнжин хүртэл ачаад Тэнжинээс наашига хөлөөр оруулж ирсэн байдаг. Гэтэ Богдхан бол юу гэж зөвлөсөн бэ гэхлээр за над машин хэрэгтэй байна. Гэтэ манайх бол бензин колонк байхгүй. Тийм. Зам байхгүй. Тийм учраас энэ өвөрмөц онцлог тохирсон одоо машин хийж өгөөч гэж. Зөвхөн Богдод зориулж тусгай нэг онли юм байхгүй юу? Тийм бай. Тий. Захиалгаар хийсэн мотор тэрг байхгүй юу? Тэгээд энэ наашига тэр манжийн нэг өртөөгөр дамжуулж хуучин манж бас өртөөнд болгон дээр ингээ бензинийг нь тавиулаад тэгээд цаадлаас уунаж ирээд замгүй газар явхааргүй газар болохоор тэмээ-мэмээгээр чирүүлж. Тэгээд тэр наашига тэр урдаас хаалгатаар орж ирэхдээ таарлцсан үйл явдал адал явдлууд их гоё бичсэн тийм нэг кино байт. Тэрэн дээр бүх юм ингээ тодорхой. Тэгээд тэрэн дээр их гоё юм байгаа шүү дээ. Богдод машиныг нь хүлээлгэж өгөх гээд. За таны машин билүү гэчлээгээд. Одоо энэ зүүр талаар энэ 22-ын баян зүрхийн төвчөөр орж ирсэн юм байна. Одоо бихаар
Тэгээ гол дээр сайхан цэмбит л угаалгаад. За. Нилийн юм тоож ирж байгаа Тий, шнэ. нэлийн дуулж ирж байгаа шүү дээ. Тэгээ за машин авах нь гэсэн чинь цаг нь улааг байна. За. Тэгээ 10 гаруй онсон баг. Авуулгүй машин. За. Чи ямар ачин чинь. Тэгээд тэр хооронд нөгөө угаалгачихсан машины чинь машин үзээгүй ард түмэн чи яах вэ? Очиж барьж Бүгд үзээ. хурж үзнэ. Чи одоо таних шиг гартай амьтад байхгүй шүү дээ чи. Нилээн тийм гартай юмуд байгаа шүү дээ. Тэг халтардуулаад тахгүй юу? Тэгэнгүүт нь нөхөр дуурш кондиаторын утсыг аваад их биелүүлчихдэг байхгүй юу? Тог зөвхөн. Тог зөхиулж нь одоо Хөрөнгөө таг зохиох. тий. Тэгээ их биелүүлчихсэн. Тэгсэн чинь нөгөө хүмүүс чинь тэрийг чинь амтнд л гэж бодож байгаа шүү дээ. Уу саяхандаа сүүлд тэр 32 оны босдоггоор чинь танки чинь хөлдөг чинь амтан байна гэж үзэж. Тэгээд гэрлэн газ чинь нүдэн гялзаад нүдэн гялзаад байна гэж. Гэтэ шар тус цацж байгаа шатаахаа бол мэдээд байгаа шүү дээ. Тий. Тэрэн шиг л байхгүй юу? Тэгээд тог зохингууд нөгөө Монгол хүмүүс чинь өөрийгөө ингээд гайхаад яснаа бие ингээд амьд байгаагаа мэдээд. Хүч би ийм том амьтанд тазуулчихад өсөнгөө шүү дээ гэж би эндээ яриа гэсэн. Гайхуулаа. Газар. Тэр номон дээр байгаа тий. За. Сонирхолтой. Дуусшгүйтэй хавлаа өнөөдөр ингэ яриад байвал. Одоо бүх юм мэднэ гэж ойлгож нэ өдөр суун энд нэрээ. Тий. Үнэхээр сонирхолтой байлаа. Тэгээд зүгээр одоо ингээд бид хэдийн нэвтрүүлгийн цаг ингээд өндөрлөж байна. Тэгээд нөө одоо жилдчнээ хүмүүс үздэг ямар үйл ажиллагаа явуулдаг тэр талаараа товчхон бас танилцуулж өгөөч. Тэгээд сүүлийн үед үзэж байгаа үйлчлүүлж байгаа улсууд нэлээд огцон нэмэгдсэн. Жилд манайх нэг одоо нэг 60-аас 70 мянган үзэгчийг хүлээж авдаг болсон. За хуучин цагт анх би 1918 онд захирлаар ирсэн. Тэгэхэд нийт үзэгчдийн 95-аас 6% нь гадных байсан. Одоо бол монголчууд бас сайн үздэг болсон. Авар намартаа хүүхдүүдэд дагуулж ирдэг болсон. Одоо манай харьцаа бол 30 талтай болсон. Тэгээ монголчууд маань нэлээд явдаг болсон. Тэрэнд их баярлж байгаа. За бидний одоо энэ сууж байгаа өвлийн ордон гэх энэ барилга 1903 оны барилга гэж үзэхлээр чинь 120 гаруй жил болсон байна. Энийг 1980 онд сэргэнцүүлсэн. 80 онд сэргэнцүүлэхдээ тухайн цаг үеийн сургууль цэцэрлэгтэй адилхан доторхыг ингээ шавардчихсан. Одоо бид нэр ингээ харж байна. Энэ бол шавар биш. Дотроо цаасан обойтой байсан. Дорн дахны янзын гоё хээтэй. Тэр энэ байх болгоц юм байна. 1903 оных анхны хааны ордон маягаар баригдсан тэр зарчмаар нь сэргэнцүүлэхийг хүсэж байна. Энтхийн засгийн газраас 1.8 сая доллар батлагдсан. Тэгээд ажил эхлэх байгаа. За манай түрүүнд ярьсан нөгөө 7 сум тэрний гол 3 сум болох лаврын сум, олон бурхад, найдан сум гэдэг энэ 3 хамгийн том сумыг нь Монгол улсын төсвөөс сэргэнцүүлсэн. Одоо улсын комисс хүлээж авахд бэлэн болсон байна. За баярлалаа. За баярлалаа. Үргэлжлүүлсэнд баярлалаа. Тааж одоо манай энэ ордноор гүйж өссөн хүүхэд гэж ярьсан. Би тий нөө имитгээ ингээд богд уулын зугаарчаа тэгээд наашаа ирж ирж ер нь үздэг байсан. Тэгээд орд ирэхээр нэг дээр үе тий нэг тийм нэг юм нэг гониг ээл хууль тийм ээл хууль тий яг нэг тийм л санаанд орд. Одоо бол 100 бол ингээ хөл багтах зайгүй шүү дээ. Ямар гоё. Зүгээр ингээд тэнд ч нэг цэцгэний зураг байж байгаа да тэнд тог дохоод манайх наашаа яваараа гэсэн хөтөч чин дуу. Тэгэл тэнд нэг Монгол уртын дуу тэнд их шиглэл янз бүрийн ивентүүд нэлээдгүй явагддаг. Тэр ивентүүд бий болж тэрэнд хүн нөгөө мэдгүй юмнахаа дайсан байдаг гэдэг шиг эхлээд ингээ мэдгүй байж байгаа ирээд нарийн учрыг ойлгоод дотор нь ирээд суучихлаараа хүн тэр газараа байн бэрх гэдэг юм. Мэддэг болчихлоо. Та одоо танд байнгын ордог хоолны газар нэг кофе шоп байгаа. Яг ингээд ороо сурцсан газар л. Тий ер нь тий. Тэр шиг л хүмүүсийг орж сурах хэрэгтэй.
Тийм учраас тэр ивентүүдийг үнэтэй болон үнгүүгээр нэлээдгүй хийдэг. Одоо 6-7 жилийн уламжлалчлаа одоо хаан ордны хавар, хаан ордны намар гэдэг хавар намар хоёр. Өөрөөр хэлбэл их жуулчтай авахаас их ажлын өмнө их жуулчтай авсны дараа хоёр Монгол төмнөө илүү их авдгийг. За баярлалаа. За. Би тэрийг бас хүлээж авсан даас. За баярлалаа. Тэгэхэд амжилт хүсье. За ашигтайгаа тэгээд цаашдаа зөндөө. За баярлалаа. За өнөөдрийн нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөө. Хамт байсан бүх үзэг сонсогч та бүхэндээ баярлалаа. Дараагийнхаа дугаараар иргэн баяртайгаар уулзъя. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Авт радиатор сервиселла. За. За